Сайн байцгаана уу? 50-аас 50 мэдчилж байна. 50 амьдралдаа талархаж байгаа цувралын маань 77 дахь бичлэг эхэлж байна. За энэ дээд айл нэг засвар хийж байгаа юм шиг вэ. Тэгээд ямар ч байсан өдрийн цагаар хийж байгаад нь баярлалаа. Гэхдээ өнөөдрийн миний баярлалаа гэж байгаа нэг зүйл маань яг энэ бол бичлэлдээ яг юунд талархаж байна гэхээр Чингис хаан гэд хүүхэлдэйн кино гарсан байна. Чингис хаан хүүхэлдэйн киног хийхэд ямар их хүч хөдөлмөр орсон бэ гэдгийг би төсөөлж барахгүй. Гэхдээ нэг хүүхэлдэйн киноны анимашн хийх одоо тэр дүрс нь хөдөлж штэ. Тэр хүүхэлдэйн кино яаж хийдэг тухай нэг хүний яриаг үзчихсэн. Тэр хүн хэлж байхад минутын одоо хүүхэлдэйн кино хийхийн тулд 300 гаруй одоо зураг гар аргаар зурдгаа гэж хэлжсэн. Хэдийгээр компьютер технологи хөгжсөн ч гэсэн компьютер дээр тэр хүн гараараа ингээ бас давхар зурж байгаа гараа хулганаа бариад эсвэл бол тэр iPad-ныхаа юм уу ямар тэр мэдрэгчтэй дэлгэцнийхаа юмн дээр одоо тэр мэдрэгчтэй үзгээрээ ч юм уу зурж л байгаа. Тэгэхээр энэ бол мэдээжээр оюуны бүтээл. Тийм учраас би Чингис хаан гэд хүүхэлдэйн киног очиж үзмээр байна. Одоо орон даяар бүх одоо кинотеатруудаар бол гарч байгаа гэсэн тэрийг очиж үзсэн хүмүүс байна уу? Та нар сэтгэлдээ доор бичээрэй. Ямар ч байсан сэтгэлдээ бичихтэй байна шүү дээ. Тэ яг энэ тэр кинон дээр нь хүүхэлдэйн кинон дээр юу гардаг гэдгийг битээ бичээрэй. Зүгээр үзсэн үзээгүй гэдгээ л бичээрэй. Ягаад вэ гэхээр би бас шууд ингээд тэрэн дээр нэгжсэн ийм тийм байсан ингээд бас хэлэх дурггүй яа сонсох дурггүй би өөрөө яг 1000 сонсохоор нэг үз гэж боддог учраас тэрийг очиж үзмээрэн. Гэхдээ та нар үзээрэй тэр гоё болсон байх гэж би бодож байна. Гэхдээ мэдээжэр яг ямар болохыг би өөрөө очиж байгаа л үзэхээс өөр арга байхгүй. Гэхдээ та нар үзсэн үзээгүйгээ доор сэтгэлээр авчирэй. За 50 амьдралыг Монголдо дараа уулзлаа баяртай. Миний сувгийг YouTube дээр захиалж аваарай. Баярлалаа.